та сайхан хөшлөө явж байна. Үндсэндээ өнөөдөр 107 соёлын бүртгүүлээд 101 2 соёлын хөрөнгө явж байна. Тэр хэцүү өнөөдөр хэлсэн юм байна. Тэр 95 дугаар дээр тусгаас өгчээ. За намайг статусын хөрчидөө. Ардын үсгийн төвийн яруугаар 105 жилийн Дахны аймгийн ардын үсгийн 65 жилийн хэлбэрээр байна. Ерөнхий өндөрлөлт болсон. Соёлын гарааны захад ирсэн нэгэн дэр гэрэлтэй. За хурдан соёлын засгийн мөрдийн уртаа үзүүрийн бүрээнүүд ер нь туурайхан хайсан гартэлтэй байна. За бүгэн гастр соёлын харахгүй нэг буусан сүмний хангаж өнөөдөр юм гартэлтэй. За ингээд тэрний ахны хурдан тэр үрээ өнөөдрийн хөлсөнд наадны хурдан соёлын засгийн мөрдийн уртаа нэг хол сайхан хөтлөж байгаа хэлээ. Дахин удаангийн дахин сүмийн үе тэрний соёлын хурдан соёлын засгийн мөрдийн уртаа нэг хөтлөж гараад ирж байгаа юм чи үзэгч та хүн толгой харж байна. За ингээд одоо цэргийн хурдан ясаа гэсэн намын хурдан дээр таа хараад үрээ гараад иржээ. Монгол улсын хурдан яс модернээс төвний ясны материалын уран надад дахин удаангийн шарын улсын үе мэндийн дахин шатны хурдан хараад үрээ арын бордын багтаар хамгийн завтар гараад ирсэн байгаа харагдж байна. За тагаан хоттой хурдан 180 дугаар мөрдийн Сүхбаатар аймгийн Түмэн зөвцмөс түүний төрөлцсөн түүний хөдөлгөөний Гавин уяач ямар санаагийн ч мэддэг өнөөс өдрөн гаргаж байгаа. Сүхбаатарын Түмэн зөвцсөн хүүхдийн бүхэн бүрийн одоо хурдан зэр дүрээ аягийн 3 дөрийн багтаан дээр гараад ирсэн байгаа. Харагдаж байна. За тэр ногоон дэвсний төлөвлөлт аягийн 5 дээр яваад байгаа юм байна. За ингээд одоо өнөөдрийн хөтөлбөрт ингээд наадны хурдан соёлын уртаа багтаан үзүүлэлт байсан байна. За өдөөсний цагаан спорт гараад ирлээ. Энийг өнгөрөөгөө одоо ууршъя. За 133 дугаартай болсон Сэлэнгийн аймгийн Хошоцны Баатрин цэвэндээ авдаг үеэсэд гараад байгаа. Мэндийн дахин чөлөөний хурдан хараад өрөөл. Хинтийн аймгийн 100 жилийн авдаг үеэсэд наадандаа дугаар болсон юм байгаа. За энэ дундаа өрөөлөө сайхан гараад ирлээ. Сааран сарцны өрөөл дахин аймгийн олон сүмийн үеэс Эрдэнэ хотын багцаагийн сааран сарцны өрөөлөнд харагдаж байна. Цодмын хавцан гэдэг өрөө тэр халин өрөөний цаатлаар нь гараад ирлээ. Өнгөрсөн жил аймгийнхаа байлсангил наадам дайрагт урдулсан Сэлэнгийн аймгийн Ерөө сүмийн оё Жоржин харин болтой урдан тэр хавцан өрөө гараад ирсэн байгаа харагдаж байна. За одоо ингээд одоо сайхан урагшлаад өмнөх өдөр өрөөнүүдийг харуулъя. За хурдан соёлын насны мөрдийн уралдаан харамтын наваг одоо уралдаж цагаан нуурууд чиглэлээ. За хурдан соёлын насны мөрдийн уралдааныг 58 дугаартай болсон байна. Цаагийн хэр өрөө гарч ирэх хөтөлсөн байгаа харагдаж байна. Дахин удаангийн дахин сүмийн үе эцэцгийн эрдэнэ тохны хурдан хэр өрөөний ойсоолыг сүмийн авторт үеэс Томгонгийн эрдэнэ сүмийн үе Тойчмсын ган толгой ойсоолыг нь тааруулжээ. За мөн үзүүлбэр нь хараад өрөөвөл Монгол улсын татмалдаас Монгол онооны эзэн хөрдөн ялсан батрын монголын гадаа болов. Дахин удаангийн шарын сүмийн үе мэндийн дахин жолооны хурдан хараад өрөө гараад иржээ. За хурдан хараад өрөөгөл аймгийн авторт Баатрин цэвэндээ уяасаахыг нь тааруулсан байгаа. За соёлын хурдан ер нь олон машинтайгаа телевизийн машинаар сайхан явуулгүй. За манайхан сайхан замаа болдог төлөөлөд өгөх чиглэл багаарэ. За харин мацсан дээр явж байгаа өрөөнүүдээр давтамаар дурдаж явж байна. 129 дугаартай морцсон сайхан хажуу өрөөгөө манай дурдаж нэгсэн харагдаад өнгөрлөө. Дахин удаангийн дахин сүмийн үеэс гэрчгөөний материалын хурдан ягаа өрөө харагдаж байна. За өмнөний өрөөнүүдийн байр хэвээрэмаа Тэмээгийн хэвчмийн гадна 58 дугаартай болсон Бомбангийн эрдэнэ сүмийн авторт Чойчмсын хамчуулны байцаалын даруйда дахин удаангийн дахин сүмийн үеэс эцэцгийн эрдэнэ сүмийн одоо хурдан тэр өрөө соёлын насны мөрдийн уралдааны хөтөлсөн өрөөрөө нь цогоор явж байгаа. Олон аймгийн баян өндөр сүмийн үеэс дахин чулууны хараад өрөөгийн бордоор гараад ирсэн байна. Дахин удаангийн дахин сүмийн үеэс бүгдийн самгийн ажилтны ягаа өрөөгийн 5 руу орж ирлээ. За ажилтны өрөөрөө аймгийн 5 руу орж ирсэн. За түүний өнгөн дээр Охин аймгийн баян өндөр сүмийн аймгийн авторт Нямжийн нуруу зөвсөн үеэсэд нь тааруулж байгаа. Хавгийн эрдмийн ордон дээр аймгийн 4 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За хурдан соёлын насны мөрдийн уралдааны аймгийн 3 дээр гарч ирсэн. Сайхан хүрээ дөрөв дугаар болчихлоо. За 53 дугаар дээр бүтүүлсэн чинь харагдаж байна. За 53 дугаар дээр хурдан Сэлэнгийн аймгийн сайхан сүмийн үеэж Хүрдөөгийн үсэг тамирын ордон тэр үрэг аймгийн алдарт байж Мажиг Трэнцэнгийн эдэр уяасаар таасан өнөөдөр хэлцэнгээд наадсан. Соёлын уралдааны аман өдрөө орж ирлээ. За өдрийн дөрөв үрээ 5 үрээ өдрийн цавхангийн хурдан ягаа үрээ 6
Төв аймгийн Борнор сумын үеж Улматрын хөлбөмбөгийн хурдан бос аялан байна. Сар соёлын өнөөдрийн фестивал наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдааны 6 дахь гараад ирлээ. 16 дугаартай болсон Ховдынгийн мөсцийн үеж Цэцэн Дамбаагийн Бакирны хурдан хээр соёлын аймгийн 6 соёлын ярдар 7 дахь гараад ирсэн байгаа гэж байна. Түүнийх нь хатад 21 дугаартай болсон хурдан Борнор үрээ гараад ирлээ. За энэ бол Бахмут аймгийн Бахмут сумын Хавжгийн хурдан байна. За энэ дэвсний харагдаж байгаа 53 дугаартай марцсан нөхөөрөмж гарч ирээд одоо өнгөлөөд ирсэн Цэрэнгийн Бахмут аймгийн Бахмут сумын үе. Цэрэнгийн одоо хурдан нэр үрээ энэ дэвсний харагдаж байна. За одоо жоохон хойш тарихад ирлээ. 63 дугаартай марцсан Бахмут аймгийн Оюун Чангас сумын нэгмэрийн Бахмут үе. 14 Бахмутын нэр үрээ 17 аймгийн Бахцамаар гараад ирсэн байна. 229 дугаартай марцсан хурдан хайдын үрээ мөн гараад ирлээ. Даваа үгийн насан батын хурдан хайдын үрээ байна. Цэрэнгийн хурдан сумын үе. За энэ дэвсний харагдаж байгаа 240 дугаартай марцсан сар үрээ байна. Бахмут аймгийн Хонгор сумын үе. Хамтын үеийн захны хурдан сар үрээ. Арын хэдэн үрээ бүсгүй гараад ирсэн байгаа гэж энэтэй зэрэгцээ одгоръё. За түүнийг нь хадгалаад Богдбор шав чиглэлтэй сайхан тэр үрээ гараад ирсэн байна. Харуу охин аймгийн баян өндөр сумын үе. Монтхан мэйдгийн хурдан хатар үрээ гараад ирсэн байгаа гэж байна. За мөн өдрийн фестивал наадам 118 дугаар дээр 218 дугаар дээр болсон манхын Мондагийн хурдан үрээ сайхан тавьж байгаа Монгол улсын мандаа Утгасан нэмийн үрээ сайхан тавьж байгаа даваа хөсний хурдан хурдан үрээ гараад ирлээ. Найнууд одоо Монгол улсын мандаа Утгасан нэмийн үрээ сайхан тавьж байгаа хурдан үрээ дэрэс модгийн үрээ байна. За одоо үрээ тавьж 46 дугаартай марцсан Сэлэн аймгийн сайхан сумын Энхбаатарын Эрдэнэбаатарын Энхбаатарын хурдан бор үрээ мөн одоо энэ дунд гараад ирсэн байгаа харагдаж байна. За одоо сахиулчдаа замаар үзье гэдэг. За ардын хөсөлийн 105 жилийн Бахмут аймгийн ардын хөсөлийн 65 жилийн ирсэн гэдэг байна. Соёлын уралдааны өдрийн 10 үрээ бол үндсэндээ сайхан хол тасарчээ. За 11-ээс сарын хооронд явж байгаа нэг 10 үрээ гэдэг үзэж таасан сайн хараад байна. За ингээд цагаан үрийн баруун хатгаад орж ирсэн үндсэндээ эндээс 16 км уралдааны үлдэж явж байна. За барай хүртэл одоо 16 км уралдаан үлдсэн байна. За энэ өдрийн фестивал наадмын хурдан соёлын уралдааны Бахмут аймгийн Шаран улсын Мингийн дахин жилийн хурдан хараад бүрэг аймгийн хамтд Баатарын Цэрэнгийн уясаар таарсан. Энэ бол улсын их фестивал наадам даахад хурдан 2023 он Хинтээ аймгийн үүсгэн байгуулсны 100 жилийн аймгийн улсын зөвлөсөн хурдан мөрдийн уралдаан мөн 6 конкурсын ийм хурдан үрээ байгаа. За өнөөдрийн өрөөний байрууд үүсгэж солигдсон байгаа харагдаж байна. Тэгээд одоо хаар дүүрээ хараад ирэх сайхан дуудаад одоо аймгийн 3 руу гараад ирсэн байгаа харагдаж байна. Аймгийн хатад нэмгийн оролцсон уясаатыг даруулдаг. Охин аймгийн баян өндөр сумын аймгийн хатад хогийн эрдэнэбаатарын хамтлагаан дээр дүрээ энэ яг дээр дүрээ дарахгүй болсон үрээ аймгийн хав ирсэн гэдэг надад Болгосон сумын фондын ирсэн гэдэг надад бүрэн манай фондсэн Монгол хамтлагаан дээр дүрээ соёлын системийн уралдааны хамт өдрөөр гараад ирсэн байгаа хэлж байна. Гацсан цагаас өмнө уралдаад байсан Баатарын Зэвэнжи Баатарын уясаатыг даруулж байгаа. Ахын сезоны уралдаан хараад үрээ энэ дэвсний харагдаад өнгөрдөө. Өнөөдрийн фестивал наадмын хурдан соёлын уралдаан 121 дугаартай болсон хараад үрээний хатад. За энэ бол одоо Улаанбаатар биокомплексийн Бацаа хорооны үеэс Совдын төмөр үгийн хурдан бор үрээ байна. За энэ Ховдын Чандган сумын Совдын төмөр үеэс уясаатыг таарж байгаа бор үрээ энэ дэвсний харагдаад өнгөрдөө. За бор үрээ бол одоо наадмын хурдан. За өнөөдрийн дөрөв үрээний өмнө дээр ер нь хэр үрээ хөтлөсөн үрээ. За энэ бол Бахмут аймгийн Бахмут сумын үеэс Чоолгонсын ганцхан уясаатыг таарж байгаа. Эрдэнэбаатарын Эрдэнэбаатарын хурдан наадмын тэгээд өнөөдрийн фестивал Бахмут үлдсэн амын үеийн дэмжлэг оролцсон уясаатыг таарж байгаа. Охин аймгийн баян өндөр сумын үеэс Хавгийн Эрдэнэбаатарын хамар цагаан зээл дүрээ амын үзүүнээр хэвээрээ юм аа. За ингээд одоо өнөөдрийн фестивал наадмын хурдан соёлын мөрдийн уралдааны өнгөний хоёр соёлын надад тааван танилцуулсан. За цаагаар одоо 220 дугаартай мөрдсөн сайхан одоо хэдэн үрээ болж бүдүүрийн хэдэн үрээ өнгөний хоёр үрээнд нийлж байгаа юм шиг харж байна. За энэ бол одоо Сэлэн аймгийн Хөдөр сумын үеэс даваа үгийн насан мөдийн хурдан хэдэн үрээ Баяжитмаагийн жавхлан төлс өгтөнд болж байгаа. За энэ бол одоо Сэлэн аймгийн Хөдөр сумын хаваа ирсэн гэдэг наадам түрүү мөрөд өгсөн доктор хурдан үгээ. За дөрөвдөө хаар дүрээ гараад ирсэн байгаа. За
дамжуулалтын ивент хэлгээр Бахан удааны дотор зөнгөрсөн Тимур гартан хотын за мөн одоо соёлын уралдааныг Бахан сумын уяаж энгийн дахин жолооноор одоо ивент хэлний шууд дамжуулалттай хамтран хамаг тэмдэгтэй харуулнаа. За ингээд их хүндэд үзэгч та бүхэндээ Бахан хамгийн ардын 65 жилийн ойрхон ингээд наадмын эргүүний дотор болсон хотын соёлын уралдааныг шууд дамжуулан үзүүлж байна. За өдрийн соёлын уралдаан дээр юм уу? За 285 дугаартай болсон хар соёлын дээр үзэгчтэй Төрийн бодлогын уяад Охин матны хөдөлгөөний сар соёлын за хараад соёлын дотор өрөө гараад ирсэн 116 дугаартай цэцгийн самтын даваа дэвтийн сансар даваагийн хотын хатар соёлын за түүнийх нь аргачлалээр Бахан жолооны нэгэн дахин жолооны хотын хараад за энэ сарын хөлтөө зүгтээ за энэ хөлтөө нэгтээ за энэ болчихъя. За өдрийн хөлтөнд наадмын хотын соёлын насны уралдааны 13 дугаар бацаанд 220 дугаартай болсон. Бахан удааны хонгор сумын уяад 5 өдрийн санхүүгийн хотын бороо Зарим бонгоны уясыг Сэлэн аймгийн Жавхан сумын аймгийн алдарт байж Монгол улсын шилдэг уяаж өнгөрсөн жил өвөр хангааны шиг дазраа харагдвал эхэр дууралтаан даага харагдуулсан Гамбалтын хан тулгын уяаж уясадаг харуулсан байгаа. За түүнийх нь өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын залуу уяаж Батагийн хааны уяасыг харуулж байгаа. Охин аймгийн Баян өндөр сумын уяаж Монгол баян дахин урдан гартар байна. За өчтөрөө Монгол баян дахин урдан гартар өрөөг үзэж та харуултаа өдөр дүүрэлт 14-өөс авчихсан. За энэ дэлгэсэн харагдж байгаа 208 дугаар мөрцөн хурдан хол өрөө 8 дээр явж байгаа юм байна. За энэ фото зэрэгцээд байгаа Монгол Улсын мандаа уяач Буртнасын тамирын сарны дэвсгэртэй Монгол тамагтай хурдан хол өрөө доод тиймэр гадуу хэлрээс мөрцөн Бахан удааны дахин сумын уяач даваа хатрын хүслэнгийн хурдан хол соёлын байна. За даваа хатрын хүслэнгийн хурдан хол соёлын өнөөдрийн хэрэгцээ гэдэг наадмын соёлын уралдааны 8 дээр явж байна. За энэ дэлгэснээ харагдж байгаа ягаан соёлын бол Бахан аймгийн Охин сумын уяаж Эрдэнэ болоогийн хотын ягаан соёлын байна. За энийг Сэлэн аймгийн Хошаад сумын аймгийн алдарт байж Дэмбэрлийн Ариун болд уяаж уяасалбанд харуулсан Ариун болд уяаж өөрөөх нь Монгол тамагтай юм албан байна. За энэ гуравтай зэрэгцээд ордё. За хотын соёлын стимлийн уралдаан за хатар соёлын тоо зэрэгцээд ингэ орчлоо. За Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын залуу уяаж Батагийн хааны уяаж зөвхөн харуулж байгаа. Охин аймгийн Баян өндөр сумын уяаж Монгол баян дахин урдан хатар соёлын баг. Түүний цаатар Дахин удаангийн Дахин сумын уяаж Нэвтрийн цогмонгийн хаваа хөнгөр мөрн гараад ирсэн байгаа гэж байна. За ингээд одоо урагшлаад гарыг. Өнөөдрийн хэрэгцээний над Монгол Улсын мандаа уяаж Буртнасын нэмрээ уяасаад харуулж байгаа. Дахин удаангийн Дахин сумын даваа хатрын хүслэнгийн урдан ганцархан хол соёлын хамгийн хол соёлын ингээд харагдаж байна. За аймгийн алдарт Дэмбэрлийн Ариун болд уяасаад харуулж байгаа. Дэмбэрлийн Ариун болд уяасаад харуулж байгаа. Дахин удаангийн Охин сумын уяач Эрдэнэ болоогийн хотын ягаан өрөө энэ дэлгэснээ харагдж байна. Аймгийн алдарт Дэмбэрлийн Ариун болдын өөрөөх нь уран тамагтай юм өрөө. Түүний цаатарт Монгол Улсын бодлогонд төлөвлөсөн өдрийн уран тамагтай Дахин удаангийн Шаргал сумын уяач соёлын уралдааны шууд амжилтыг өөрчлөлтийн явц нэрлэж байгаа. Мингийн материалын хараад соёлын мэдээлэлтэй харагдаа. Хараад соёлын улсын хөгжлийн наадам зугаалсан байганда энэний аймгийн зүүнгийн улсын асны зүүнсийн хөдөлмөрийн уралдаанд мөн 6 дурдсан тогтоо түмэн адуу. За унштаад гарыг. Энэ хоёр ингээд 6 долоо гэх үзүүрийн 5 салцсан байна. За үзүүрийн 5 дээр одоо явчихъя. За хотын соёлын системийн уралдаан бол өнөөдөр анхны үзүүштэй хэн сайхан бодж өнгөрийн 5 соёлын бол хурдан байгаа юм байна. Бидний одоо шигүүн хөдөлгөөн зохиолтой одоо өсөж байна. За энэ үеийн хэрэгцээний наадам буюу Дахин удаангийн ардын үеийн 65 жилийн хэрэгцээ гэдэг наадмын 5 дээр Охин аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт гэж 5 Эрдэнэ хотын хурдан хамар цагаан дээр дөрөвний уяасаад Охин аймгийн Баян өндөр сумын харьяат аймгийн алдарт нэмжийн оромжим соёлын хамар цагаан дээр дөрөв тавтар байна. За дөрвийн өрөөтэйгээ зэрэгцэж байгаа. За өнөөдрийн хэрэгцээний наадмын хотын соёлын нас нэмэрдийн уралдааны дөрөвдөө сайхан хатан ураа гараад ирсэн. Сэлэн аймгийн Хөвсгөл сумын уяад даваа үгийн насан баттын уралдаан хатан ураа. За насан баттын хатан ураа бол өнөөдрийн хэрэгцээний наадмын хотын одоо соёлын уралдааны хайрын дөрөвдөр гарч ирээд одоо үзүүрлөө нэгтгэн тоолж байна. За хатан ураа бол азарган ураа авсаргүй одоо нэгтгэн сайхан хөдөлж гисэн тамиртайхан ийм ураа байна. За өнгөний ураа бол
тэмцэн ажлын уясад байгаа дахин уулын дахин сумын уяа энэ цэцгийн эрдэнэ тоглоом ортой хэрүүрээ байна. За цэцгийн эрдэнэ тоглоом ортой хэрүүрээ. За энэ эрдэнэ өчрийн тамирын урган хамгатай юм байна шүү дээ. За эрдэнэ өчрийн тамирын одоо урган хамгатай 2009 онд ардын хэлбэрээр сайн жижигхэн квинцэнгэр наадам өөрийн арчлал хүрэн нацрага даа магнат болчихсон хоолойнгийн бүрэн цэцгийн эрдэнэ өчрийн тамирын урган хамгатай Чоолтын ажлын уясаар харуулж байгаа дахин уулын дархан сумын уяач эрдэнэ цэцгийн эрдэнэ тоглоом орсон хадлагын хэл зөөлөн өнөөдрийн хэлбэрээр наадам хотын соёлын муртаны хөтөлсөн хэврээр зохиол явж байна. За түүний цааш автсан сайхан цаар дүүрээ гарч ирээ. За өдрийн оюун соёлын одоо юм үйлчлэл хардаг байгаа хүн холтон авч байгаа. За цаар дүүрээ өнөөдрийн хэлбэрээр наадам 221 дугаартай одоо болсон багш харагдаж байсан. За түүний бондон сумын уяа Отхон батны хурд батны ордон цаар дүүрээ байна. За түүний бондон сумын Отхон батны хурд батны ордон бороо. За насан батны одоо ордон хадин үрээ түүний наадад нь за цаадад нь өнөөдрийн хэлбэрээр 110 дугаар болсон бороо дэндээ Отхон сумын хавар зингэл наадам түрүү магнат одоо Төв аймгийн Эрдэнэ самт сумын уяач даваа төржин сансар даваагийн ордон бороо. За өдрийн мөрөөр жоохон яа одоо агшаа сууя. За өмнөд дөрөнгөрөө одоо өмсөнд одоо нэгэн одоо сартаа өндөрөө дөрөн одоо дөрөн зайлж байгаа байна. Түүнгийн борнос сумын уяач Отхон батны хурд батны ордон саар дүүрээ мөрөн саар дүүрээ өнөөдөр юу нэгэн бүзэлтэй ордонда за дахин уулын дахин сумын уяач цэцгийн эрдэнэ тоглоом ортой хэрүүрээ өнгөрөө гараад явсан байгаа. За өөрөнөсөө хамтдаа заахаар энэ хамгийн алдартай Тэмбэрлийн ариун бүхэн уяасаа дөргийн даруулж байгаа. Эрдэнэ болоод тийм ягаа өрөө энэ дэлгчнаар байна. Тавгийн эрдэнэ хотын ордон хамар цагаан дээр тав дээр явж байна. Цагаан улсын мэндийн дахин төлөвний хараадаг үрээ. Буугаан дээр явж байна. Болоод дээр Монгол улсын мандаа уяач Улсын тэмрийн урган намтай Отимэр галуу энэ дээр болсон хурдан хуулбар төлөв хуулбараа гараад иржээ. За энэ одоо дахин уулын дахин сумын уяа даваа хотын хүслэнгийн ордон хуулбараа. За хуулбарын аргатай 50 мөр гараад ирсэн 8 дээр яваад байгаа, 9 дээр яваад байгаа. За энэ хуулбарын аргатай явж байгаа хомбор мөр дахин уулын дахин сумын уяа мөхтрийн талмангийн ордон хомбор мөр байна. За мөхтрийн талмангийн ордон 50 хомбор мөрн соёлын мөрдийн уралдааны 8 дээр гарч ирээд урагшлаа. Баргийн уяасаа дөрөв тавуулж байгаа хуулбарын тааллаар дайрнэ. За хамтран хуулбар өнөөдөр 10 тамиртай болоо. Дахин 5 өрн орж магадгүй. За хуулбарыг дахин 5 руу очих гэж бас болох. Отимэр гадны Монгол улсын мандаа уяач Батсын мөхөлийн уяасаа дөрөв тавуулж байгаа. Дахин уулын дахин сумын уяач даваа хотын бүхний ордон дахин хуулбарыг хүүхдэн дүүж байгаа болчихлаа. За бүхний хуулбарыг одоо уушаалдан дайсан. За ингээд сүүн гацуул тамагтай Монгол улсын мандаа уяач Гамдургийн одоо унган тамгатай тавгийн эрдэнэ хотын хамар цагаан дээр жоохон тамир муутай юм байна үстэй. За ингээд өнөөдрийн хэлбэрээр наадмыг Монгол улсын мандаа Отимэр гадны уяач Отмосын хамрын унган тамгатай өөрөөр уяасаа дээр харуулж байгаа. Дахин сумын уяач даваа хотын бүхний ордон дахин үрээ өчигдөр хав сатсан дугаар 7 дээр явсан байна. За урьдчилан гарыг. За 6 дээр дахин хуулын харин улсын уяач Тэнгэрийн дахин төлөвний хурдан хараадаг үрээ нөө эсрэг аймгийн алдартай Баатарын Цэвэнжи уяас алгыг тааруулсан байгаа. За энэ дэлгэцнээ харагдж байгаа Сэлэнг аймгийн Хушаат сумын аймгийн алдартай Тэмбэрлийн ариун бүхэн уяас алгыг тааруулж байгаа. Дахин уулын Отхон сумын уяач Эрдэнэ болоод ордон ягаа үрээ энэ дэлгэцнээ харагдаж байна. За Эрдэнэ болоод ягаа үрээ уяас алгыг аймгийн алдартай Тэмбэрлийн ариун бүхэн уяас алгыг тааруулсан өөрийнх нь гомн тамгатай юм байна. За хаагуун дээр одоо өөрийн тамга тавдаг. За өчигдрийн дөрөвний нэг үрээний юм жоохон утсан байшиг харагдаж байна. За одоо манай дэвтэр урснаа. За энэ одоо овоороо одоо үндсэндээ өсөж байна. За Тэмбэрлийн ариун бүхэн уяас алгыг харуулж байгаа. Дахин уулын Отхон сумын уяач Эрдэнэ болоод ордон ягаан соёлон хайргийн 5 дээр урагшлаад байгаа. За энэ өксүргээр чинь халуун үрээ утсан болоо хүмүүс болоод хэрүүрээ утсан байна. За дахин уулын дахин сумын уяач Эрдэнэ цэцгийн эрдэнэ тоглоом ордон хэрүүрээ утжээ. Сумын алдартай Чоолтын хам сумын уяас алгыг тааруулж байгаа. За өдрийн 2 мөнгө цэцгийн одоо уяас алгыг тааруулж байгаа. Отхон соёлын насны мөрдийн ордон өдрийн 4 үрээтэй нэгэн сайхан оролдож байгаа одоо 3 дээр явж байгаа харагдаж байна. За цаар дөрөв одоо 3 дээрээ. За энэ одоо хүүхдийн хонцыг харахад Төв аймгийн боловсон нарны урд одоо гацсан энэ дээрээс одоо урд
байна. За баяр сайхны бүгдийг бүгд онцлж байгаа түүхийн борн усан юм уу? Отгон батны хурдан батны хотон заардаг аймгийн дээр. За мөн аймгийн хатартай аймгийн хэсэг цэрэн дөрөв боловын амын гэрлийн нарны бүлэг гавтав яндрын томоосон юм уу байна. За борн усан хурдан заардаг. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уртаны ганцхан хоёр соёлын өнөөдөр юм хийж байна. За би Замгийн хоёр соёлын уртаа одоо зайлшгүй. Тэрийг харуулдаг боловсроо. Түүний хэлсэн юм уу? Даваа дөржин сансар даваа явуултаа ирүүрээ. Хөтсөн өрөө одоо баримт зохиол явж байна. Grand Park Residence. Хадин ротом мага за хоёр мөрөн соёлын юм. Оролцоо хийдэг хардаад байна. Сэдэн гэмгийн хошоцсон янгийн апартай дэмэрдэн нарийн бүхэн уяасаад нэгэн байна. Элбэн Монголын ягаан соёл нааталтаа за Төв аймгийн Борн урсан уяа Жотгон Баатрын Хүрэл Баатрын урдан саар соёлын цаадаад байна. За хашир хүмүүсийн өксөр газар хавлаж байгаа уруу газар одоо хөдөлгөөл харийнхаа соёлынудаас энэ зайгаа бариад байна. За аргагүй төрөлхтөн хүмүүс одоо юм газрын багцааг авахгүй сайн тооцоож одоо онцгой таа харж байгаа. За энэ хөө ирээд үзэж байгаа зөвхөн яа чи тийм уралдаан чухал бас энэ хоёр хүмүүс бас хатив харж байгаа. Хоёр мөн зэрэгцэн араас юм зайтай байгаа үгүй өксөр газар амрааж байгаа уруу газар сайхан зайг авах. За азаргын хоёр соёлын бас эдийн дэндийн хөдөлгөөний уяа насан батын одоо халуун соёлын өнөөдөр осол аргагүй нэг астаны даацтайхан сайн азар болно гэдэг нэг даяат зарж авчиг харагдаж байна. За ер нь сайхан халуун соёлын мордоод явцаа. За түүний надад өнөөдөр 100 хангууд орсон болсон. Түүнгийн эдийн самсан уяа даваа дөржин сансар даваа юу одоо хатар соёлын байгаа. Боо хатар соёлын мөн соёлын байгаа. За сансар даваагийн уртан хатар соёлын хатар соёлын мөрдийн уралдааны наад одоо хашуулсан за насан батны хотын хайдууны цаадлаар наг эргээд шаглаа. За өнөөдрийн барилгын үзүүлэлтээр бие чийл гэсэн уралдаан мөрдийн аврал соёлын дээгүүр морин соёлын дээгүүр гэдэг одоо том одоо хариуцлыг бодохгүй дэлгэн харах нэ. За ингээд сэрийн аймгийн хөдөлсөн юм уу яа. Даваа уугийн насан батны уралдаан хайдуун соёлын цаадлаар одоо хөдөө гараад ирсэн байгаа. За наадад нь сэрийн Төв аймгийн эрдэнэ самсан юм уу яа. Даваа дөржин сансар даваагийн уралдаан нарийн хамттай сансар даваагийн уралдаан гурван гараад ирсэн байгаа. За энэ охин сүмийн баяр цэнгэл наадам энэ Төв магнат уралдаан давхар уяга давхар аймгийн баяр цэнгэл наадам нэрээд байгаа юм уу. За тэр үрээс харагдаад юм. Тэр бор үрээ юм бол бүтгэл борцсон байна. За бор үрээ болж байна. За ингээд өнөөдрийн цэнгэл наадам Төв аймгийн эрдэнэ самсны аймгийн хамттай аваадын сансар даваагийн уралдаан бор үрээ хөтөж гэлээ. За энэ кадимын дүүл мандах гэж хүүхэд онцолж байгаа. Дахин аймгийн охин сүмийн баяр цэнгэл наадам Түрүү магнат уралдаан юм уу. За түүний саатад сэдэн аймгийн хөдөлсөн юм уу. Аваагийн насан батны уралдаан хайдын үрээ гараад ирсэн байгаа. За хайдын үрээ өнөөдөр яахгүй юм хурцлаад байна. За энэ үрээ сэдэн аймгийн хөдөлсөн баяр цэнгэл наадам Түрүү магнат уралдаан өөр хандсан ардын баяр цэнгэл наадам хайр тулсан юм уу. Өөрийн хамтдаас аргагүй сайхан танилтай олон юм байгаа байна. За хайдын үрээ бол одоо нэлийн одоо шахаатай сайхан уралдаад байна. За манай жолооч ер нь сайхан мэдэрч байгаа. Тэгээ зөв талдаа сайхан гарнаа. За өнөөдрийн сэдвийг тавьсан хотон соёлын уралдааны үзүүрийн хоёр соёлын үндсэндээ одоо нэлийн хосолсаа. За ер нь одоо бүхэн насны мөрдийн уралдаан ер нь үзүүрийн мөрдийн түрүүж одоо ингэ саваад байдаг юм байна. За эндээс ингэ цог тарахгүй. Ирж байгаа цог байгаа шүү. Энэ замаар боолчтой. За ингээд өнөөдрийн фэйсбүүк наадмын Дахин аймгийн хожлоор үзэгчтэй Дахин аймгийн ардын үсгийн 65 жилийн ойрхон цэнгэл наадмын хотон соёлын барааны зургаар барьаар орж иж байна. За ингээд өнөөдрийн цэнгэл наадмын хотон соёлын уралдаан халуун соёлын наадтай ер нь жоохон хашуулж гэлээ. За Төв аймгийн эрдэнэ самсан юм уу яа. Төв аймгийн эрдэнэ самсан аймгийн хатартай даваа дөржин сансар даваагийн уралдаан бор соёлын бол одоо буруу тал руугаа жоохон хандсан. За зөв талд нь бол одоо халуун соёлын одоо нэрийн шинжлэх ухаантай байгаа. За ингээд Дахин аймгийн уяач даваа уугийн насан батны уралдаан халуун соёлын өнөөдрийн цэнгэл наадам Түрүүлийн хүмүүс ингэрлээ. Сэдэн аймгийн хөдөлсөн соёлын дөрөвтэй. Сэдэн аймгийн хөдөлсөн юм уу яа. Уугийн насан батны уралдаан халуун соёлын Түрүүлийн хүмүүс 45 дугаартай мордсон. Нэвтрийн соёлын
Шарын болсон юм уу яа? Мэндийн нахан жолооны хараад бүрээ тооцоогоос Гуайдын дамрыг хэмтэн мэтгэр болсон хангар үрээ 6 орлууллаа. Хурдан хат руу 7-8 их байсан